ганц хоёр ютэн байгаа ч гэсэн. Чи да. За 13 хоногийн 2 дахь хэсэг. Яа, 2 дахь хэсэг. Бид нар мотив айлтын бодлогыг хоёр аргаар бодоод үзсэн байж байгаа. Хоёр аргаар бодоод үзсэн. Хоёулаа л эзлэн хариу гарах ёстой гэдэг. За семинар дээр бид нар Python дээр энэ бодлогуудаа тэгээд бичиж эхэлнэ. Хэд нэгэн цагт. Одоогор бол Python хэллийнхаа эхлэлийн нөгөө давталт юм уу ч гэдэг юм уу те оролт гаралт гэдэг жижигхэн семинарууд явж байгаа. Тэгэхээр яг бүр энэ одоо би бас нар юм асуух болгож жоохон гайхал байна. Бүр ингээд энэ биологи ямар аимшигтай хичээл вэ гэд мохцсон хүн баа бол ядаж семинаруудын бүтэн хийчихвэл Python хэлтэй юм сувчнаа л гэсэн үг. Ядаж нэг хичээлээс нэг юм зулгааж аваад салах хэрэгтэй шүү дээ. За, ер нь бол яг биологийн асуудлууд дээр алгоритм хэрэгэлдэг тийм хичээл байгаа. Тэгэхээр яг алгоритм хэрэгэлдэг тийм хичээл байгаа. Баярын юм дээр текст гаргаж одоо л орж ирж байна. За, дахиад нэг зөндөө олон орсон шүү. Хоёр хэдэнд болсон. За тэгэхээр яг нөгөө дуун чангараал явж байгаа шүү. Сүүлийн видеоны хамгийн сүүлд нэг ийм слайд байсан тэгсгээд орчихсон. Хоёр арга хооронд харьцуулж байгаа гэдэг. За тэрнээс дахиад явчих. Яг сүүлийн видеоны сүүлийн слайдыг даас эхлээд явбал арай амар баг. Бол гинт пал гэж шинэ слайд яваад хар сонирн баг. Тэгэхээр яг энэ зурган дээр бол яг нөгөө оноо тооцдог нөгөө хамгийн ихэнд үзсэн мотив айлтын бодлого гэл энэ тэнд байгаа нөгөө мотивуудаа түүж авчирч байрлалуудаас нь олж тавьснаа л энэ доошогоо оноо бодоол. За энэ нэг детальд жиж магадгүй. Ингээд улаанууд нь аваад тавьчихаар цэнхрүүдийг аваад тавьчихвал олон цэнхрүүдийнх нь олон байгаа оноог нь аваад тавьж нэмчихээр энд нэг оноо гардаг. За энэ оноо бол хамгийн их байж иж энэ оноо хамгийн их байлгах тэр байрлалуудыг болдог. За тэр бол мотив айлтны шууд бодлого нь шууд бодож байгаа бодлого нь brute force. Ямар нэг арга хэрэглэхгүй зүгээр шууд ингэх хэрэгтэй юм байна гэл. За тэгээд бодчоор нэг арга гардаг. За нөгөө арга нь болохоор бид нар ундаж тэмдэгт мөрийн бодлого гэдэг тийм юм явсан. Тэр нь бас яг адилхан энэ асуудлыг шийдэж байгаа. Гэхдээ арай нөгөө талаас нь гэх юм уу. Эхний бодолд бол ингээд нөгөө урт молекул дотор бүх байрлалуудаас нь энэ L нь хэдийн 6 ортой байна те. Бүх байрлалуудаас нь ахуулаад 6 ортой молекулуудыг салгаж авчираад мотивуудыг салгаж авчираад тэгээд ингээд оноогоо бодоод байна. Тэгэхээр ийм консенсус гэдэг нэг зүйл үүсгдэг. Нөгөө тэмдэгт дундаж тэмдэгт бүрийн бодлого гэдэг нь болохоор энэ одоо юу гэдгийг сүүлд гаргаж ирэх гэж байгаа үр дүн болох тэмдэгт мөрөө өөрөө шууд баг төгсгөлөөс нэг гэсэн. Энэ тэмдэгт мөрөө бүх боломжоор нь байгуулад тэгээд тэрийг нөгөө мөр болгон дээр байгаа 6 урттай тэмдэгт мөрүүдтэй харьцуулж байгаад хамгийн ойролцоог нь хамгийн ойролцоо гэдэг нь юугаар нь болох вэ гэхээр Хеймингийн зайгаар хэдүүсгээр ялгаатай байна. Гэнэ хаад нэг тийм хоёр арга байгаа. Тэгэхээр хоёр янзаар л бодож байгаа юм л та. За бид нар одоо Python дээр кодыг үзэн сайжруулна гэдэг янз бүр. Энэ дээр яг цэнхрээр оноо бодож байгааг нь тавьсан. Улаанаар болохоор тэр нөгөө энэ багнаас хамгийн их бол чадаагүй тийм. Гэхдээ тэг биш тоонуудын тэмдэглэсэн. Энд хоёр байна. Энд нэг байна гэдэг. Тэгэхээр яг Хеймингийн зай гэдэг нь нөгөө хэдэн үсгээрээ ялгаатай бай гэдгийг илэрхийлж байгаа болохоор энэ улаанууд нь манай нөгөө дундаж тэмдэгт мөрийн бодлогын тоонууд болчихно л та. Тэгэл дундаж тэмдэгт мөрийн бодлогын хувьд бол тэр Хеймингийн зай гэж тооцоолдог. Нөгөө үүсгэсэн тэмдэгт мөрөөсөө бусад энэ 5 тэмдэгт мөр хүртэлх зайнуудын нийлбэр хамгийн бага байх гэдэг тийм юм хийх. Тэгэхээр хамгийн бага гэдэг имийг олдог дундаж тэмдэгт мөрийн минимумчлах бодлого. Нөгөөх нь хамгийн их өндөр оноотой болдог гэхээр хамгийн максимумчлах бодлого нь л гэдэг. За тэгээ хоорондоо нэг юм холбоотой элэг үрчгэнтэй гэдэг бол байх хэрэгтэй. Элэг үрчгэнтэй гэдэг бол энэ онооны хамгийн дээдлийн утга байгаа. Оноотой бодолтой гэдэг бол. Ер нь тэгэл яг нь нийтдээ бодлогын хувьд оноо нь нийт зай хоёр нь хоорондоо ийм хамааралтай, уруу хамааралтай. Энэ тогтмол тооноос нөгөөг хасчдаг. За нэг иймэрхүү юм үзэн. Тэгэхээр яг одоо бид нар програм харахаар бүр аюултай. Айгуу болох баха гэж бодож байна. Нөгөө хугацаанд. За бид нар хоёр бодолд олцоод тэрийг харьцуулаад унсан. Ер нь харьцуулж явах гэдэг юм хэрэг.
аль аятайхныг сонгож авах гэдэг. Бүх тохиолдолд аятайхан байдаг тийм арга гэж байхгүй яг хөө. Ихэнх тохиолдолд хэрэгтэй арга гэж байна. Тэгээ ер нь нөхцөл байдлаас ал болно. Тэгэхээр яг хуу мотив файлтинг гэдэг нөгөө ихний арга байрлалуудаа гүйлгдэг. Дундаж тэмдэгтмөр гэдэг нөгөө эхлээд үр дүнгээ гаргачаад тэр нь нөгөө хамгийн сайн консенсус нэг тэмдэгтмөрөө үүсгчээд тэрийг хамгийн сайн мөн үг шүү гэдэг ингээд яваад. 92 бодол. Тэгэхээр яг хуу энэ нэг хоёуланг нэг хоёр дүрм гэдэг бичсэн байл да. Мотив файлтын бодлогын хувьд S-ийн бүх хослыг шалгадаг гэдэг маань S гэдэг маань нөгөө нэг урт молекул дотор байгаа нөгөө нэг байрлалыг нь S1 эхний молекул дотор байгаа байрлалыг нь S1 гэж байна шүү дээ. Эхлэлийн байрлал. Тэгээд S2, S3 гээд ST хүртэл ингээд T шиг S-ийг нийлүүлээд нэг вектор гэдэг ингээд ганц ус гэдэг бичээд байна. Тэгэхээр бүх хослыг шалгана гэдэг маань яг эхний молекул дээр сандж мөр. Ингээд энэ нэг молекул эхний мөр, хоёр дахь мөр нь бас нэг молекул Оршин байдаг тийм. 3 дахь бас нэг молекул гэх юм бол яг 6 урттай тэмдэгт мөрүүдийг эхний мөрөн дээр яг эхлэх байрлал нь эндээс байхад дараагийн мөрөн дээр эхлэх байрлал нь эндээс байна ч гэдэг юм ингээд бүх боломжит хослуудыг олно. 3 мөрийн хувьд бол дээдлийн мөрөн дээр 6 урттай ингээд төсөөлөө баг хүртэлгүй. Төсөөлөө арай хүрч чадахгүй яагаад тэгэхээр нөгөө нэг дөрөвний видеон дээр хэлсэн тийм. Чи L урттай учраас яг төсөөлтөд тулчих чадахгүй хэлнэ. Тэр L уртандаа тэглэж зогсож байна. Тэгэхээр мөр болгон дээр нэг ийм янзын байрлал байна. Яг энэ янзын байрлал гэж чадахгүй. Энэс нь L дээр нэг янзын байрлал. Тэгэхээр T ширэг мөр байгаа юм чинь яхаа. Эхний мөр ийм янз байна, дараагийн мөр бас ийм янз байна гэдээ ард нь үржүүлээд явсараа T удаа үржүүлнэ гэдэг чинь нийт бүх боломжийн тоо. Тэр байрлалуудын нааш цаашаа бүх боломжийн тоо бол N-с L дээр нэгийн T зэрэг байна гэсэн үг. Ер нь бол яг би одоо гэлс зурж чадахгүй да. Тэгэхээр юу жишээгээр ойролцоо жишээ бол энэ чи юу гэлээд байна вэ гэхээр дээр үед нэг юм нэг сампин гэдэг юм байдаг гэсэн тийм. Одоо нөгөө амар юм хүүхдүүд нөгөө соробан сампин гэдэг явуулна. За ерөнхийдөө сампингууд оронд адилхан юм хөндлөн ийм юм дээгүүр нөгөө нэг шинэ эрх шиг юмнууд үгээд байдаг тийм. Дундаа нөхтэй дискнүүд. Яг тэр шиг гэсэн сампингийнх нь бүх эрхнүүд нь зүүн талдаа байж байгаа шахагдсан байж байгаа л тэгэл эхнээс нь ахуулаад ингээл 10 тишээ болгоод байж гэсэн юм тийм. Дээдлийн аль нэг мөрийнх нь бүх боломж нь ингээд дуусангууд дахиад тэр мөрөө зүүн тал руу шахаснаа доотлынхоо мөрийг нэг удаа ахиулдаг ч юм уу тийм. Бараг нэг хэдийн тоолын системээр тоо ахиулж байгаа юм шиг. Тиймэрхүү байдлаар бүх боломжийг гаргаж дуусгана л гэсэн. За тэгэхээр эндээсээ болоод энэ арга жоохон амар их үйлдэл гаргачих гэдэг. Дундаж тэмдэгт мөрийн бодлогын хувьд бол яг нөгөө V гэдэг нэг тийм хариугаа баг үүсгэхийг гэж бодоод хариугаа үүсгэж шалгаад байгаа. Тэгэхээр V-ийн бүх боломжийг үүсгээд шалгав. Тэгэхээр яг V-ийн бүх хос гэдэг чинь манай тэр string бол L урттай байх хэвээр. Тэгээд үсэг болгоно 4 янз гэж байна. Нөгөө нэг AGTC тэгээд биоинформатикийн ганц сайтах юм тэр дөрвөн боломж байгаа. Тэгэхээр үсэг болгоно 4 янз байна гэдэг чинь одоо юу гэдэг ийм 6 үсэгтэй үг байлаа гэхэд эхний үсэг 4 янз, дараагийнх нь тэр болгоно 4 янз, тэгээд тэр болгоно 4 янз гэхээр 4 үрчин гэдэг дөрвийн өөрийнхөө уртын зэрэгээр энэ шиг тэмдэгтмөр байна гэсэн. Тэгэхээр тийм олон тэмдэгтмөр үүсгээд шалгана гэсэн. Тэгэхээр эхний бодлогын хувьд бол энэ нэг амар зэрэгтэй нөхөр байна. Хоёр дахь бодлогын хувьд энд нэг их зэрэгтэй нөхөр. Гэхдээ энэ зэрэгтэй тооны хувьд суурин тогтмол юм байна 4 гэдэг. Энд дээр болохоор суур дотор нөгөө n гэдэг манай оролтын урт маань өөрөө гүйж байна. Тэгэхээр яг энийг аль нь их бага юм бэ гэдгийг яг харьцуулъя гэвэл нэг юм жижигхэн жишээн дээр шалгаж байгаа юм л да. 1000-аас 1000 урттай молекулууд өгсөн 8 ширхэг тэгээд 8 ширхэг 1000 урттай молекулууд өгсөн. Тэгээд тэрэн дотроос сурт нэг байдаг 10 урттай тийм мотив хэсгийг хайж байгаа. Гэх юм бол за энэ сумуудаар жоохон эвгүй заачтай. За эхний арга нь энэ доотлолтоо байгаа нь том юм. Тэр сүүлийн тэр 4 L зэрэг гэдэг арга нь дээдлийнх нь хамаа. Тэгэхээр яг хоо эхний аргын хувьд бол за нөгөө N-с хан L дээр нэмэх нэг гэдэг маань энд явж байна. 1000-аас хасгана 10 дээр нэмэх нэг хоёулын дээр нь адилхан явдаг нэг тийм тав байна. Гэхдээ эхний энэ ногоон сумаар заацны хувьд бол дундаж тэмдэгтмөрийн хувьд бол энэ тооныхоо янз бүрийн зэрэг мэрийг авахгүй энэ тоогоо зөвхөн үржих нь 4.10 зэрэг гэж байгаа юм. Өөрөөр 4-ийн L зэрэг гэдэг маань энд явж байгаа. Тэгэхээр 4 L зэрэг гэдэг бүх
13-тай юунуудаа үүсгээд feed тэмдэг төмөрөө бүх боломжоор нь үүсгээд тэрийг 8 ширхэг ийм урттай байрлал дээр шалгана гэж болоо. Энэ дээр энэ хаалтны гадна зэрэг байхгүй. Гэтэл доор болохоор хаалтныхан гадна зэрэг тавигдчихад байгаа. Түүний доошо сампин шиг явна гэсэн чинь эхний мөр нэг иймэрхүү байралтай байхад, хоёр дахь нь иймэрхүү байралтай байхад, гурав дахь нь ийм байхад гэдэг ингээд бүх боломжуудыг ингээд сэлгэж үзнэ. Тэгэхээр чинь бүгдийг хооронд нь үржүүлэхээс өөр аргагүй. Мөр болгон ийм янзын байрлал авч чадна. Тэгээд байрлалуудынх нь 8 байрлалын хослол учраас зэрэг төвшүүлж байгаа. Энэ дээр болохоор хослол гэсэн юм байхгүй, зөвхөн мөр болгоноос нь мөрөөс нь хамгийн аймгийн зайгаараа хамгийн ойрхон байгааг нь чөлөө. Тэгэхээр тэр үйлдэл бол зүгээр энэ шугам хугацаанд хийгдэнэ. Нэг тэмдэгт мөрийг аваад нөгөө хатагаа ингээд гүйлгэж шалгаж байгаа. Ганц фор гүнэл гэсэн. Тэгэл яг ойролцоогоор энэ тоог нь бодох юм бол энэ 8.3 гэж 19 зэрэг гээд 8.3 8.3 9 зэрэг чи тэр бом уу те 8.3 тэр бом үйлдэл хийнэ. Тэгэхээр энэ хадцсангүй баг гэж тооцогдох нь. Яг тэр доор болохоор 9.3-ыг үснэ 10.23 зэрэг. Чи одоо бараг л нөгөө юу болох нь шүү дээ. Ямар юм бэлээ? Авогадрогийн тоог л нөгөө 1 моль явла 1 дим грамт байх атом молекулын тоог. Амрог юм бол 10.23 зэрэг гэж. 10.23 тэгтэй тоо болно гэсэн. Энэ бол зүгээр тэр бом бид нар бас яхаа. Тэгэхээр иймэрхүү одоо жижигвтер юун дээр бол жижигвтерэл тохиолдох юм да. Тэрэн дээр манай энэ дундаж тэмцээн бодлого арай гайгүй болдог. Яг гэвэл тогтмол тоон суурьтай ийм экспоненциал зэрэг байгаа учраас. Энэ дээр бол бас адилхан экспоненциал зэрэгтэй гэхдээ доор нь байгаа нь бас хувьсгч байна. За тэгэхээр энэ жишээн дээр албаар энэ A1-ийг л томор авчих юм л да. Тэгэл миний батал. За нэг юм харьцуул. Тэгэхээр яг бид нар юм хоёр арга мэдчихвэл зүйлд нь яах вэ, их вэ гэдээ ярьж байгаа шүү дээ. Ямар тохиолдолд өвдөл нь энэ нийтэд тэнцүү байгаа тохиолдолд алийн хэрэглийг арай хурдан бай гэдэг нөгөө нэг юу гэж гэдэг вэ тийм баялаг ямар ч тохиолдолд болно. Ийм тохиолдолд бод гэдэг юм юу гарвал тохиолдол гарвал тэрийг нь яана гэсэн. За тэгээд тусна. Тэгээд одоо бид нар энэ хоёр алгоритмаа сайжруулах талаар яг энэ хоёр их удаан алгоритм нэг нь арайч гайгүй удаан байна гэдэг. Одоо нэг сайжруулах юу вэ? За удаан алгоритм яг зохиож болно. Тэгвэл тэрийг сайжруулсаар байгаа бас айгүй хурдан болгож болно, нэлийн болгож. Тэр шал өөр санаа болдог юм. Тийм болохоор сайжруулнаа гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг юм салаалалт ба хязгаарлалтыг хэрэглэх за нэг юм сонин үг байна. Ер нь бол бид нар одоо нөгөө бодолдоо одоо шинжлэхтэй ч юм уу тайлбарлахдаа нэг юм мод зурх юм байна. Өглөө төмсдөр гадаг шиг доош харсан мод. Тэгээд яг хязгаарлалт гэдэг маань за салаалт гэдэг нь модны хувьд нөгөө салаалдаг тийм юм хэлээд байгаа. Хязгаарлалт гэдэг маань яг хязгаарлалт цааш биш дөө тайралт гэсэн. Модныхоо зарим хэсгийг тайрнаа л гэсэн. Тэр хэсгээр нь явахгүй хасаад байна гэсэн. Иймэрхүү арга хэрэглэн. За би тэрнийг тайралт юм байна. Энд гоё. За хинт манай програм тастаа ич байна. За мотив хайлтан дээр юу хийж болох вэ гэхээр эхний бүх боломжийг шалгах хэрэгтэй. За дахиад нэг сайхан кодоо явуучих. Бид нэр нэлээд хэд явцсан бахаа нэг хамгийн сайн оноо гээд анхандаа 0 оноо өгчин. Тэгээ энэ дотор тэрнээс илүү сайхан оноо бол ингээд хэсгсээр гад бест скор хотхыг хэсгсээр гад хамгийн их утга нь олчихно. Зүгээр энд бид нар сайжруулж болох хэсэг нь бол энэ яанаар бүтцэн хэсэг юм байна. Юу гэхээр ингээл байгаа юм байна л да. S1 S2 хэмжлэн ST гэдэг T ширхэг молекул дотор тус үртэн байгаа эхлэлийн байрлалуудыг одоо энэ чинь шими дээр байдаг үт юм сонь дагталтын юу гэсэн байл да. Энэ T ширхэг хөвсгчийг бүгднгийн нэгтэй тэнцүү байхаас ахуулаад бүгдээрингийн N-с хонол дээр нөхөн нэг N-с хонол дээр нөхөн нэг бүртэл гүйлгэнэ гэх. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг сонин утга явж байна. Шууд N-д тулахгүй гэсэн N-с хонол дээр нөхөн нэг бүртэл явна. Тэгэхээр нөгөө нэгээс N-с хонол дээр нөхөн нэг нэгээс N-с хонол дээр нөхөн нэг чинь N-с хонол дээр нөхөн нэгийн ингээд энэ цэгүүдийн хувьд бол T ширхэг байгаа гэхээр T зэрэг хүч.
Үй. За дашны орж ирж байна. Ой ямар